Үзэгч таны амар амгалан айлтгая. Амралтын өдрөө аятухтай сайхан өнгөрөөж гэнэ үү. Тэгэхээр өглөө бүр сайхан зочдтой гөрж сонирхолтой ярилцлага өрнүүлдэг цай кофе ярилцлагын шууд нэвтрүүлэг юм байна. Шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр студид маань одоо зочд маань ч гэсэн хүрэлцэн ирсэн байна. За үзэгчдийнхаа өглөөний амар амгалан айлтгая. Өглөө бүр гэрийн тань хойморт шинэ зочин урьж сонирхолтой ярилцлага өрнүүлдэг кофе цай нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт за Монгол Улсын боловсролтой их сургуулийн докторант боловсролын тэргүүний ажилтан 37 дахь сургуулийн захирал хатагтаад мандах за Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Ноёнбатбаяр нар өргөдөн ирлээ. Та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр энэ өглөөний ярилцлагыг сэтгүүлч уран төгс бит хоёр үзэгч та бүхэнд хөтлөн хүргэх болно. Монгол Улсын одоо хөгжлийн асуудлаар ярилцах тун чухал одоо эдийн засгийн чуулган эх сарын 2-3-ны өдөр зохион байгуулагдахаар хэдийнэ бэлтгэл ажилдаа орсон. За салбар хороодын хувьд за салбар бүрийн хүмүүс одоо тухайн салбартаа ямар шинжилгээ хийх ёстой вэ гэдэг бэлтгэл ажилдаа хэдийнэ орчоод байгаа. Тэгэхээр UBS телевиз мэдээллийн хэрэгсэл за хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг утгаараа эдийн засгийн чуулганыг дэмжиж ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр кофе цай нэвтрүүлгийнхаа зочдыг мөн энэхүү эдийн засгийн чуулгантай холбогдуулан бид урьсан байгаа. Дараагийн нэвтрүүлгүүд маань бас яг энэ сэдвээр явагдах болно. Тэгээд нэвтрүүлэг маань уламжлалт асуулт байдаг. Зочдтой дайлангаа ярилцдаг. Кофе уух уу, цай уух уу? Энэ удаад юу санаа? За өглөөс шинэ сүү байгаа. Тэгэхээр сүү бас сонгож одлоо тийм ээ. Цаараа сүүч та. Сүү уу? Би гэж байна. Кофе бас хүн хүний сонголт өөр гэдэг чинь чихэртэй, сүүтэй юу эсвэл хараар нуудаг уу? Сүүтэй кофе. За миний сонголт бол байн болдог. Сүүтэй чихэртэй кофе өглөө уух дуртай. Тэгэхээр урнаа манд биднийг дайлж явах хооронд ярилцлага эхлүүлж байна. Тэгэхээр эдийн засгийн чуулган гэдэг одоо энэ том чуулган бол мэдээж маш олон Монгол Улсын хөгжил гэхээр салбар бүрээр л яригдах хэрэгтэй. Гэхдээ өнөөдөр сонгож авсан сэдэв маань бол хүний хөгжил тэр дундаа хүнийг боловсрлоор яаж хөгжүүлэх хэрэгтэй юм бэ гэдэг асуудлаар ярих хэрэгтэй л да. Тэгэхээр боловсрлын салбарын хоёр том одоо цогц одоо салбарыг бас төлөөлж байгаа. Таны хувьд бол за дунд боловсрол тийм ээ сургуулийн ерөнхий боловсрол за таны хувьд бол оюутны гэдэг утгаараа ихтэй сургуулийг бас тодорхой хэмжээнд төлөөлж байгаа. Тэгэхээр мэдээж яг өнөөдөр энэ цаг үед бол за сар шин боллоо монголчууд олон баяр өнгөрөөлөө. Тэгээд ихтэй сургуулийнхны хувьд бол 2 дугаар улирлын хичээл ерөнхийдөө орцсон явж байгаа. За дунд сургуулийнхан бол баг 3 дугаар улирал болцсон байгаа бох тийм. Тэгэхээр ер нь яг тус тусынхаа салбарт яг өнөөдөр одоо болж байгаа үйл явцын тухай яриагаа эхлээд тэгэхээр таны хувьдас 37 дугаар сургууль одоо хүүхдүүд нь сурлага өндөр үү, багш нар нь одоо ажил үйлс өндөр үсттэй тийм. За ингээд тавцанда UBS телевизийн хамтлагында болон телевиз үзэгчид хүмүүстэй сар шин гараад шинийн 15 маань өнгөрөөд удаагүй байгаа болохоор энэ гарч буй сар шин туул ажилдаа бүх хүмүүс өөдрөг цоглог байж амжилт бүтээл дүүрэн байж эрүүл сайн сайхан байж Монгол орны хөгжлийнхөө төлөө хүн бүхэн сэтгэлийнхаа чадах бүхнээ зориулж аваарай гэж бас хүсье. Тэгээд өнөөдөр Жимстэй дүүргийн 37 дугаар сургууль маань 2100 гаруй сурагчтай 130 гаруй багш сурагчдтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сар шинээс хойш бидний ажил маань юуны төрөнд ерөнхий боловсролын сургуулиуд маань хаврын анги дэвших болон сургууль төгсөх шалгалтууд ойртож байгаа учраас хаврын их ажил за сургуулийн хаврын зуны тогтчлтын ажил гэдэг ажлууд бол их өрнөж байна. Тэгээд багш нар маань ялангуяа ахлах ангийн сурагчид маань сургууль төгсөх болон 11 дугаар ангийн сурагчид маань ерөнхий шалгалтанд бэлтгэх ихтэй сургуульд орох ажилтныхаа гарааг бол их ирч хүчтэй эхэлсэн ийм их ажлын үе болоод байна да. Тэгэхээр том зүйл санаа зовж байгаа. Нойргоо ондог үе бол эхэлж байгаа юм шүү дээ. Тэгэхээр мэдээж хүн болгон өөрийн гэсэн одоо зорилготой учраас хүүхд болгон ус дотроо нэгийг бодож байгаа. За тэгэхээр ихтэй сургуулийн маань одоо нэргэн тойронд юу болж байна? За тэгээд юу UBS телевизийн хамтлаганд маш их баярлалаа. Тэгээд мөнх одоо телевиз үзэж байгаа зөгчтэй энэ сайхан өглөөний мэндийг хүргэе. Ер нь ихтэй сургуулиудын маань хичээл ороод ер нь одоо Улаанбаатар хотын маань амьдрал нэг босолж ирж байгаа юм л да. Тэгэхээр яагаад тэгэхээр оюутнууд маань цуглараад оюутнууд нь цугларна гэхээр эргээгээд бас нэг улс орны маань нэг амьдрал эдис нэг одоо нэг сэргэж байгаа юм шиг яг мэдэгддэг. Одоо ийм л байна. Тэгээд оюутнуудын маань хичээл амралт орчоод одоо бас л дадлага тий бас л нэг одоо яг хавар болохоор сурж байгаа хүн болгоны хувьд их чухал үе. Учраас энэ оюутан болгон маань завгүй тийм сайхан одоо үе эхэлж байна да. Ийм завгүй үеийн хажуугаар бас их чухал зүйлд одоо өөрийн салбараа төлөвлөд оролцох гэж байна. Тэгээд ерөнхийдөө энэ чуулганд яг салбарынхаа төлөөлөл маягаар урилгаар оролцож байна уу? Эсвэл тэнд
боловсруулагдах одоо баримт бичиг тийм ээ одоо тийм зүйлүүдэд нь эсвэл оролцоо зохион байгуулалтын тал дээр нь оролцож гинүү. Төлөөлөл маягаар оролцсон санал бодлоо илэрхийлэх зорилготой байгаа да. Манайхаас бол Монголын эдийн албан маань эдийн засгийн чуулганы 2 дахь удаа зохион байгуулалт нь ажлын хэсэгт нь ер нь орж байгаа. Орохдоо ямар байдлаар гэхээр яг боловсруулахаас илүү яг олон нийтийн санал санаачлагыг одоо шилбэл оюутнуудын санал санаачлагыг өгөх байдлаар ажиллаж байгаа мөн зохион байгуулалтын асуудал дээр ер нь оюутнуудынхаа ажиллуулах, оюутнуудынхаа бас өсөл сонирхлыг илэрхийлэх тал дээр нь ажиллаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бас эдийн засгийн форумын хүний хөгжил гэсэн сэдвийн доор зарим одоо салбар уралдаанаа хийх хэрэгтэй. Хүний хөгжил гэхэлэр нэн төрөнд одоо боловсролын асуудал яригдана. Тэгэхээр өнөөдөр бас бидний энд цугласан ч гэсэн асуудалтай холбоотой. Тэгэхээр ерөн зүгээр өнөөдөр за бидний аав ээжийн үе бол яг Орос школоор гэл боловсролын салбарт гисэн. За өнөөдөр тэгсэн чинь яг бидний одоо яг энэ одоо үеийнхэн маань Кембрижийн одоо школоор Америк школоор ч гэдэг юм уу. Ингээд нэг олон школоор яваад байна л да. Ерөнхийдөө энийг зэгцлээд яг энэс авах юм аваад хаях юм хаяад Монгол школ боловсролын яг Монгол хүнд тохирсон ийм школыг бий болгоход өнөөдөр яг ямар одоо зүйл дээр анхаарах хэрэгтэй вэ? Яг энэ школыг хэрхэн бий болгох вэ гэсэн асуултыг бас тавьмаар байна л да. Ерөнхий боловсрол дээр ч тэр, дээд боловсрол дээр ч тэр. Энэ Монголын эдийн засгийн форумын хамт олонд бас одоо салбар төлөөлж байгаа гэдэг маш баярлж байгаа илэрхийлгийн зүйл байна. Яагаад тэгэхээр өнөөдөр Монголын эдийн засгийн чуулган гэдэг энэ дундаа хүний хөгжлийн боловсролын асуудал одоо талархууштай зүйл байгаа юм. Яагаад тэгэхээр өнөөдөр түрүү жилийн ч юм уу эдийн засгийн форум дээр харж байгаад нэг зүйл утгачаас энэ боловсрол байсан. Яагаад тэгэхээр энэ боловсрол орсноор энэ эдийн засгийн чуулган Монголын хөгжлийн чуулган болж хувирж байгаа юм болоо гэж би ойлгож байгаа. Өөрөөр хэлэх юм бол ер нь хилэлцэхгүйгээр асуудлыг шийдвэрлэх гэдэг бол нүдэ зам хөндлөн гарахтай айл гэдэг ч тийм учраас яг энэ салбарын бүх салбарын төр засгийн, бизнесийн, олон улсын хөрөнгө оруулалтын, за боловсролын байгууллагын гэдэг бүхий салбарын түвшинд энэ боловсролын асуудлыг хилцснээр бас нэг одоо нэг төгс боловсролын одоо нэг хөгжлийн гарц гарч ирж байгаа гэж ойлгож байгаа. Яг тэгвэл зөвхөн боловсролын асуудлаар ихээр бас очир дутагдaltaй. Зөвхөн эдийн засгийн боловсролын асуудлыг ихээр утаж очир дутагдaltaй. Тийм учраас салбарын төлөөллийн Монгол улсынхаа үндэсний хэмжээнд ярилцж байгаа учраас одоо жишээлбэл боловсрол маань эдийн засгийн хувьд одоо хөгжилт боломжтой, за боловсролын агуулгын хувьд хөгжих тийм боломжтой ч юм уу тийм. Ийм боломжуудыг нээж өгснөр энэ эдийн засгийн форумын бас нэг чухал ач холбогдол юм болоо гэж бодоод байна. Тэгээд ер нь Монголын боловсрол ер нь хаана явж байна гэдгийг бас бид нар одоо бүх төвшин дээр бас нэг хамгийн түрүүнд ярих хэрэгтэй юм болоо тий. Өнөөдөр боловсрол маань хөгжиж байгаа. Гэхдээ бас юмыг хөгжүүлэхийн тулд заавал бүгдийн төгс байх шаардлагатай гэдэг шаардлагыг бид нар тавьж байгаа шүү дээ. Залууны хувьд ч тэр заавал нэг юм орхигдуулаад өнгөрсөн хойноос нь хөгжүүлэх биш. Яг л жигд гараанаас тэр ерөнхий боловсролын сургуулаач тэр мэрэгжлийн боловсролооч дээд боловсролооч тэр ер нь нэг хөгжлийн төвшин хаана явж байгаа бид нар яг юунд зорж байгаа юм бэ гэдгийг бас нэг хамгийн түрүүнд тодорхойлох хэрэгтэй юм шиг. Одоо энэ олон школууд гэж байгаа юм л гэтэл эргээгээд энэ школууд маань яг ингээд бүгд 100% энэ муу юм уу гэдгийг бид нар мэдэхгүй шүү дээ. Өнөөдөр Америкийн боловсрол сайн гээл Америкийн боловсрол яваад ах бас зөв юм уу? Эсвэл Оросын боловсрол сайн гээл Оросын боловсрол яваад эсвэл яг Монгол цэвэр те ийм боловсрол Монгол хүндээ тохирсон байх юм уу гэдгийг бас бид нар яг энэ эдийн засгийн форумын те энэ асуудал дээр хилцэж хамгийн түрүүнд бид нар энэ боловсролын зорилгыг тодорхойлох хэрэгтэй болоо гэдэг. Энэгээр бас их ач холбогдолтой гэж ойлгож байгаа. Яг боловсролын салбарын товоонд ажиллаж байгаа хүний хувьд илүү бас яг энэ олон школуудын дунд хүүхдүүд яаж одоо хөгжихийн хувьд бас сайн тал байгаа. За жоохон золиос орчих гэдэг талч бас байгаа шүү дээ. Одоо бидний багад бол жинхэнэ нөгөө монгол хчиг кирилл хичгээр тоглосон хүүхдүүд чинь нэг шүү дээ. Тэгэхээр ер нь яг дотор нь ингээ харахад өнөөдөр нэг хайхтар ямар одоо салбарын сайд биш тийм ээ. Одоо ингэх цаг болчихжээ гэж одоо бид нар ярих одоо боломжгүй зүгээр яг дотор нь байхад харахад ямар байдаг бол тийм. Тэгэхээр Монгол улсад өнөөдөр маш том эдийн засгийн форум болох гэж байгаа явдал маань нэлээд цаг үе олсон. Тэгээд дээр нь энэ дотроо хүний хөгжлийн тухай асуудлыг хөндөж бүхэл бүтэн салбар хуралдаанаараа тодорхой энэ салбарт гол үр гүйцэтгэдэг хүмүүсийн бодлого боловсруулагчдын санал санаачлаг олон төлөөллүүдийг оролцуулаад энэ ажил явагдах гэж байна. Тэгэхээр энэ хугацаанд ярих гэж байгаа хамгийн гол асуудал бол тэр хүний хөгжил гэдэг юм нэг цөмөн байгаа. Тэр хүний хөгжил гэдэг асуудал дээр бид боловсролтойгоо шууд холбохоос аргагүй.
Өөрөөр хэлбэл хүний хөгжил улс орны хөгжлийн хүнээсээ шалтгаална, хүний хөгжил нь боловсролоос шалтгаална. Тэгэхээр боловсролын хөгжил тэгвэл юунаас шалтгаалах вэ гэхээр яа харахгүй энэ боловсролын агуулга, боловсролын эдийн засаг, боловсролын хэрэглээ, тэгээд энэ одоо боловсролд оролцогчд бүх хүмүүсийн харилцаа сэтгэлгээнээс шалтгаална. Тэгэхээр хүний хөгжлийн суурь болсон бид өнөөдөр зүгээр яг дотор нь ингээ явж байхад боловсролын ялангуяа эдийн засгийн асуудал гэдэг юм маань зүгээр тэр мөнгө, төгрөг, санхүү, аж ахуй, эд материалч гэдэг юм уу яваад ах шиг. Яг цагаа болохоор боловсрал, эдийн засгийн боловсралтай хүн гэж юу хэлэх вэ гэхээр суурь нь юу юм бэ гэхээр эдийн засгийн сэтгэлтэй, эдийн засаг одоо хүн чанартай байх, эрүүл байхаас эхлээл эдийн засгийн боловсрал эхлэх ёстой. Хүн бизнес эрхлэхийн тулд, ашигтай ажиллахын тулд, магадгүй улс орноо хөгжүүлсэн тэр том бизнесмен болохын тулд нэн төрөнд эрүүл байх ёстой. Ингээл эхлэхээр нөгөө боловсролын агуулга дотор эрүүл мэндийн боловсрал, дээр нь эрүүл байгаад дээр нь хүн чанар буюу сайхан сэтгэл, ёс зүйн асуудал энэ дээр их чухал ач холбогдолтой юм. Тийм учраас л бид боловсролын агуулгыг суурьаар нь эхлэе, зөвхөн мэдлэг өгөх биш. Одоо бол яагаад байгаа вэ? За эдийн засгийн боловсрал дээр эрэлт гэж юу вэ, нийлүүлэлт гэж юу вэ гэдэг юм ийм ерөнхий бид хугтгууны талаар л ойлголт аваад байна. Тэгвэл эдийн засгийн сэтгэл гэж юу байж болох вэ? Би мөнгө одоо сайхан юм бодох, мөнгөтэй байна, баян байна, би чадaltaй байна, би чадна гэдэг энэ сэтгэлгээ эхлээд байжгаад дараа нь бол одоо тэр нөгөө эрэлт нийлүүлэлт, мөнгө, статур, санхүү гэсэн ерөнхий эдийн засгийн ойлголтууд дээр явж хөгжих ёстой юм. Тийм учраас бид ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдийн хөгжлийн тухай асуудал нь суурь болсон эрүүл мэнд, сайхан сэтгэлгээний асуудал юм а гэдгийг л бас илүү төлхөө бас анхаарсан. Энд дээр бас чиглэл холдоогүй дээр би нэг онцлоод асууя л да. Японы боловсролын системд бол тийм байдаг. Эхлээд Япон хүнийг бий болгоод дараа нь тэр хүнд мэдлэг өгдөг, боловсрол олгодог. Тийм хандлагыг манай боловсролын салбарх ойлгоцсон байгаа юм шиг үлээ. Монгол хүнийг эхлээ бий болгоё. Тэгэхээр яг энэ нэвтэрч чадсан уу одоо? Энэ ер нь нэвтэрч эхэлж байгаа. Хэд хэдэн сургууль дээр энэ чиглэлээр одоо сургалт семинарууд ч явагдаж байна. Энэ чиглэлийг яамны төвшөнд, бодлогын төвшөнд хүртэл авч хэрэгжүүлж байгаа. Хүн байхын учир гэл аян явагдсан. За өнөөдөр иргэний боловсролын хичээл, төсөлт ажлын хичээл дээр за нийгмийн тухай мэдлэг ер нь одоо хүмүүнлэгийн нийгмийн хичээлүүдийн төрөл дээр бол Монгол хүнийг төлөвшүүлээ. За үүний дараа Монгол улсаа хөгжүүлэх одоо тэр асуудал яригдана. Монгол хүн хөгжөөгүй цагт, Монгол хүн бий болоогүй цагт монголоо мэдэхгүй, монголоороо ярьж чадахгүй, монгол хүнээ хайрлаж чадахгүй, тэгээд одоо өөрөөрөө бахархаж чадахгүй, эх орноороо бахархаж чадахгүй, энэ бий болцсон энэ сайхан хөгжил цэцэглэлдээрээ бахархаж, түүгээрээ баярлаж явж чадахгүй юм бол монгол орноо хөгжүүлнэ гэдэг хүнийг одоо бас ярихад хэцүү. Тийм учраас л яа харахгүй монгол хүн тэр Япон хүнийг одоо сайн байна уу гэж эхэлдэг шиг монгол хүн эхлээд би болох хэвээр энийг ерөнхий боловсролын сургуулийн өмнөх боловсрал дээр илүү төлөв анхаарах хэвээр гээд энэ чиглэлээр бол яа харахгүй хичээл сургалтын ажлууд явуулаад эхэлсэн байж байгаа. Хэрэгжиж байгаа гэж би хэлэхэд таатай. Ер нь бол эдийн засгийн хичээл одоо яг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн програмд яг хичнээн хувийг эзэлж байна нөө. Эдийн засгийн хичээл ихлээр нэг цаас харандаа нийлүүлэл тэрийг эдийн засаг, макро эдийн засаг гэж гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлээр явж гинөө. Эсвэл нөө дадлаг давмгаас хичээлийг л асуугаад байна л да. Яаж төсөл бичих юм гэдэг ч юм уу. Ядаж тэрийгээ тэр хандлага дөнгөж орж ирж байна. Өөрөөр хэлбэл ер нь л онлын мэдлэг олох чиглэлийн л одоо сургалт явагдаад эхэлсэн шүү дээ. Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн тухай мэдлэг хичээл буюу 11 дугаар ангид нэг 40 орчим цаг байгаа хаа бүхэл бүтэн эдийн засаг гэсэн нэг сэдв ороод мэдлэг олох ажил явагдаад байгаа. Тэгвэл дадлаг, туршилт хийх, хэрэглээ болгох талын ажлууд EBS дээр явагдаж гинүү би явагдаж гин гэж бүрэн дүр хэлж чадахгүй. Эн чинь бас л нөгөө л эдийн засаг, санхүү, төсөвтэй холбоотой. Яа харахгүй өнөөдөр дэлхийн олон ч улс орнуудад тэр манай Монголын эрдэмтэд юу хэлээд байна вэ гэхээр эдийн засгийн боловсралтай болгохын тулд тэр EBS-с нь эхлээд багаараа ажилтг юм уу тодорхой төсөл хөтөлбөр бичиж улс орноо хөгжүүлэх